сайн байцгаана уу? Намайг Эрэгзэн Аавхтай оюун цэцэг гэдэг 2010 онд шинэ хөгжил цэцэрлэгт багшийн тусгаас ажиллаж байхдаа хүүхдээс баяр баясгалан инээд хөөргийг аз жаргалыг мэдчихэд байсан учраас цэцэрлэгийн багш гэжтэй сонгон суралцах мөрөдөл маань басан 2011 онд Дорнод дээд сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлэр бакалавр зэрэгтэй суралцж төгсөөд 2012 онд 3 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж багшийн ажлын гараа энэ цэцэрлэгээс эхэлсэн түүхтэй. Магшлах хугацаанд хүүхдийн бие бэлдэр барин мэдгүй нийгэмшгүй хөгжлийг дэмжин хүүхдийг хөгжүүлэх ирээдүйд сайн хүн болгон төлөвшүүлэх тал дээр сэтгэл зүрэхээ зориулан ажиллаж байгаа шилдэг багш юм аа. 2024 оноос 2025 оны хичээлийн жилд тусгай бүлгийг хариуцсан ажиллаж байгаа бөгөөд боловсрол шинжилгээ ухааны сайдын 2022 оны А206 тоо тушаалын дагуу анзаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан тухайн бүлгийнхээ хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн онцлог тохирсон тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэн хүүхдийн хөгжлийг дэмжин, ахиц өөрчлөлтийг тэмдэглэн, хувийн хавцас бүрдүүлэн ажиллаж байна. Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролын үйлчлэгээнд тэгш хамруулах зорилгоор нас хөгжлийн онцлогийг харгалзан бэлтгэл А, бэлтгэл Б, бага бүлгийн сургалт үйл ажиллагаанд хамруулан багшийн туслах нартай хамтран нийгэмшгүй бие бэлдэр танин мэдхүйн хөгжлийг дэмжин ажиллаж байна. Бүлгийн хүүхдийн онцлог сонирхол хэрэгцээнд тулгуурлан бүлгийн менежментийг тайвшруулах төв, долоомын төв, сэргээн засах төв гэсэн тохируулгад орчин бүрдүүлж ажиллаж байна. Аймаг улсын хэмжээнд 2024 онд боловсролын газраас зохион байгуулсан STEAM сургалтын арга зүгээр дамжуулан хамтын оролцоог нэмэгдүүлэх сэдвт илтгэл бичиж бүсийн хэмжээнд тэргүүн байр, аймгийн хэмжээнд 4-р баригдсан амжилт үзүүлжээ. 2025 онд ЭВТ4 тоглоомоор 5 настай хүүхдийн суралцмын хөгжлийг дэмжих нь илтгэл бичиж бүсийн хэмжээнд 2-р байр, аймгийн хэмжээнд 3-р байранд шалгалсан. Мөн 2021 оноос хойш цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийг хариуцсан хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хамгаал, эрсдлийг урьдчилан сэргийлэх зөвлөмж бэлтгэн ажиллаж байна. Мөн 1-р огийн хамтарсан багийн гишүүнээр 4 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2024 онд шилдэг хамтарсан багаар шалгалтад хувь нэмрээ оруулсан хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжин ажиллаж байна. Хүүхэд бүр өөр төрлийн өнгийн цэцгээс байдаг. Бүгдээрээ хамтдаа өнгийн цэцэрлэгт хүрээлэн бүтээцгээе.